Вау, ийм гоё болт юм уу? Сүү. Хамгийн анх хизээ ингэж үүр зайтал юмд ингэж сууж исэн бэхээр би нөө YouTube-ийн хамгийн анхны бичлэгийг эдитлэхдээ үүрийн 6 хүртэл сууж исэн юм байна. Лиза дуулаагүй юм уу? За guys. Ингээд амьдралтаа анх удаа дэлхийн хөл бөмбөгийн аваргыг үзгээд инхчин багштайгаа үзгээд сууж ийн. Одоо ийм сайхан ад завшаа надад ирдэг юм байна. Амьд яваанасандаа их юм болох нэ гэдэг шиг те. Яг ингээд хизээч яг дэлхийн хөл бөмбөгийн аваргыг бүр шөн хурж ирээд дөрөөд үзнэ гэж бол үнээр таадгүй бай. Таамагшгүй. Үзэж байгаагүй. Үгүй. Хоёулаа ч бас нөгөө нэг саяхан гой хөл бөмбөгийн тухай тэгээ энэ спортын тухай гой зүйл сурсан болохоор энийг бас ихчин багштайгаа үзэж байгаа да. Баяртай байна. Бөмбөг булаалаа. Энэ цэнхэл бөмбөг булаалаа. Үзэж авлаа. За гарч хэлээ. Цоглоо. Одоо бол яг бид хоёрын хоёулаа байж магадгүй. Гэхдээ цаана бол айгүй олон хүмүүс бас үзэхээ сууж байгаа. Тэгээд эхлэл интро бол аль хэдийн эхэлчихсэн байж байгаа. Тэгээд үзэхэд юу нь бол айгүй гоё ингээд юм сэтгэл догтлоод байна. Тэгээд яг ямар бод дэмжээ мэдгүй л байл л да. Тэгтээ ер нь сэтгэл айгүй догтлчихэд. Окей. За нээлт маань эхэлж байгаа шиг байна. Тэгээд хамтдаа үзье. Эхэллээ. Вау, ийм гоё болт юм уу? Сүү. Оо юу ээ? Жэври биш дээ. Одоо энэний ингээд суудал бүр тэр чигтээ бүр дүүрсэн байна. Нээлтийг үзэх гэж хүн болгон бүр ингээд зорж Тэгээ энэ нээлтийг нэрээ яг очиод үзвэл бүр галзуу. Best. Галзуу. бүр үнээр бест. Юу тийм ямар гоё юм бэ те? Одоо энэ нээлтэн дээр дуулж байгаа артистууд ч гэсэн ингээд бүр нэр хүндний юу вэ те? Асуудал яригдчихэж байгаа те. Тэн чинь нөгөө улс үндэстний гэдэг одоо дэлхийд даяар байгаа хүн амыг бүр ингээд нэгтгэж байгаа спорт. Энэ номер 1 спорт ч үгүй шүү дээ. Тэгэхээр бас энэ бол дэлхийд даяараа ингээд сэтгэл хөдлөм мөч яг энэ тохиож байгаа байхгүй нээлтэн дээр. Тийм байна. Энэ хүмүүсийн энэ харсан чинь фанатууд л гэж яриа шүү дээ. Үзэгчтэй ингээ харсан чинь босч моссон ер нь бол бүгд ингээ нэлээд юм сэтгэл хөдлөлтөй өгч авч байна те. Энттэй guys аюу кайфтай байна. Яг ингээд найзтайгаа юм уу юм мэддэг хүнтэй суугаад яг юм том дэлгэцээр чанга дуутай үзгээр аюу кайфтай байна. Тэгээ бөөнөрөө нэг орилж морлоод байдаг чинь бас өчтэй юм биш үү? Уусаа орилохгүй байхын аргагүй заяа. Окей. Сэтгэл хөдлөх мөч ихтэй. За тоглолт бол бүр амар штэ тий. Хэсэг дуу ч юм уу тий эн чинь улсын хорноо бол самуу видео хийж байгаа бэ? Oh my god. Юу энэ жилийн ялчгүй өмнө жилийн тренд л дээ лабобо. орол хүмүүсээр аргагүй гэж. Гайхалтай. Юу? Хизээ нэгэн цагт Монголд те дэлхийн аваргыг авах өдрөө ирвэл тий бид нар ямар адтай гоё завшаан болгол утга болчихсон те finger crossed. За яг 26 оны дэлхийн аваргыг зориулж гаргасан дуугаа бас дуулжлаа юм да. Энэ Шакира биш үстэй муу юм уу? Үгүй Шакира энэ ийм болтой юм. Ой юу энэ ч хитэн Шакира очсон юм бэ? одоо хүсэн үед Харин тийм дэлхийн аваргыг бол ялангуяа тэгээд энэ жилийн яг official 26 оны дууг Шакира дуулсан байгаа. Дахиад уу? Тийм. Лиза дуулаагүй юм уу? Дуулаагүй. Лиза ч нэг хөл бөмбөгийн харин тийм тий. Тийм. Гэтэ дараагийн өөр юм дээр Лиза орж ирнэ гэж эсвэл орж ирэхгүй юу? За тэр бол нээлтийн дуу муу ч юм уу те. Тиймэрхүү л юм дээр байж магадгүй. Манай Шакира байна. Гэтэ өөр харагдаад байгаа юм. За өөрөөс нь Шакира гэж байна гэдэг шүү дээ. Хоолоогоор шууд таньж байна те. Тийм ээ. Шакира. Тийм. Я багтаа одоо Шакира энагаа сонсч өссөн шүү дээ. Тэгээ Шакирагийн чинь хүү 2 хүн те. 3 хүүтэй шүү дээ те. Одоо хөлөн мөчнөөс юм уу те. Хөлөн мөч тамирчин тайртай болоод те. Тэгээд үр хүүхдийг нь гаргаад те. Тэгээд тэр нөгөө нэг одоо ерөөсөө одоос шүү дээ. тий. Одоо тэр хүүхдүүдэд дуучин болох, хөлөн мөчин болох уу гэдэг дээр бас маш их маргаантай. Тийм үү. Тэгээ саяхан бас Шакира яг хүүхдүүдтэйгээ тайзан дээр гарч өөрийнхөө дууг хамтарсан дууг дуулаад тэгээ тэр хүүхдүүд нь бүр амар дуулдаг заяа. 2 хүүтэйгээ гарч иж дуулж байгаа. Бүр заяацсан. Заяацсан. Тэгээ бүгд юм авааш бас заяацсан. Йоо. Тэг ингээд бас тий. Авьяас дуушаас айдаа тав ширээ байгаа юм шүү дээ. Тэгээ Шакира ч юм бол одоо ерөөсөө soccer mom шүү дээ. Яг бидний хувьд бол Soccer godmother юм байна шүү дээ баг тий. Хүүхдүүдээ ч гэсэн амар дэмждэг.
Ана гэтээ бол нэр бас гоё залуучсан байх шүү тий. Vamos. The greatest show on turf, the biggest ever seen on planet. За finally дэлхийн авраг хэлээ. За ер нь бол Мексикийг харах юм бол илүү тогтолцооны байх Мексикгүй тоглодог байх та тий. Энэ ч нэг ачааллаа чадвар айгүй өндөр байгаа шүү. Одоо ч нэг шинжлэх ухааны төхөөрөмжүүд амар болсон тий. Би нэг юм дээр айгүй гайхалаа л да. Одоо сагсан бомбу гэдэр дээр чинь хоёр юу байгаа штэ шийд байгаа штэ тэнгүүд тэр дунд л заримдаа гүгээр төөрчөөд байдаг жишээ нь би хүмүүс яаж юм том талбай дээр ингээд багийнхныгаа олж хараад төркөө яваад байна тийм энэ яг юунд байна Сая юу гэж харсан бэ? Үнэн гоё ABC явж байдаг. Олоод байт юм аа. Тэр голын үнцэн гэдэг чинь спортын хамгийн одоо чухал зүйл байна тийм. Голазо. Манай Мексикийг гол хийжээ. Зөвхөн байгуулагч ороо хийлээ. Одоо яалтч. Йоо, яг нэг гол хийж байгаа даа. Салтаадсан байна штэ. Бусдыг гэж ярьд юм уу те. За. Өлөн хүчтэй хувьд бол энэ ч бас тий. Энэ батаруудтай өөргө заримдаа бүр Аа бай суудаг байхтай хүчээр сон. Гэхдээ яг нь техник гэж байгаа штэ. Ингээд суухаас гаднаас нэг сонголт байна. Нэг юм сонио ингээд нэг юм хавчиж ингээд суугаад байдаг харагдаад байдаг шүү дээ. Одоо яаж сонголт? 90 градус нугалт суудаг. Харин тийм. Байшин болоо тавна. Тэгэл одоо яг дэлхийн авраг үзэхээр нөгөө тайлбарлагч бас аягүй чухал л да. Харин тийм байсан тийм. Тэгээд одоо бидний Монгол төмний одоо Монгол төмөн даяараа одоо нэг хүнийг дурсаж байгаа ах гэж би бодож байна. Би жаар энэ миний хэлж байгаа зөв нөө энийг л гайхамшиг гэхгүй бол өөр юу гайхамшиг юм бэ гэдэг юм уу? Огторгүй тэнгэрийг шүтдэггүй, одгарыг гисийг шүтдэггүй, шүтлэгтэн мишчгэлээ шүтдэг хэдхэн шүтэнтэй. Түүний нэг нь хөл өмг юм аа. Ахыгаа бол санжин тэгээд хүлэн мөвчөн хүмүүсийн бүр зүрх сэтгэл дотор гүнд нь оршдог дуу хоолой тий. Бүр үнэхээр үгээр хэлж үзгээр бичихийн аргагүй гэж тайлбарладаг хүн байхгүй. Хүл бөмбөгийн бүр ингээд үнэхээр гайхалтай юм байсан. Тэгээд энэ шар уцуугаад гэдэг нь ямар ч тийм. За шүүгчд бол шар болон улаан ууц байгаа. За шар ууц яадаг вэ гэхээр ерөнхийдөө юм аюултай алдааг илэрхийлж байгаа. Аюултай алдаа. Тий, илүү юм хүчтэй, хурдтай орж байгаа алдаа гэж үзэх юм бол шар ууцыг өгдөг гэсэн. Яагаад гэвэл тэр хүнийг бэртэх боломжтой. За тэгээд дээрэс нь нөгөө довтлогоон цаад болж байгаа гэдэг утгаараа шар ууц өгч байгаа гэсэн. Энд чинь тэгээд одоо анхны тоглолтын энэ чинь хүмүүс нөгөө шар ууц өглөө улаан ууц өглөө гэдэг айгуу тийм юу байгаа гэдэг сенсац үсгээд тэгээд анхны шар ууц. Тий, одоо яг 26 оны дэлхийн аврагын хамгийн анхны одоо шар ууцыг 17 дахь минут. Улаан ууц авал яг уу. Улаан ууц авал шууд талбайгаас хөөгдөнө. Бүрээс хөөгдөнө. Цэнгэлгээс тий, тэрнээс гадна одоо юу гэх 11 тоглогч талбайд байгаа бол тухайн тоглогч хасагдсанаар аруулаад тоглолтыг дуустал үргэлжлүүлнэ. Гэтэ яг зөвхөн тэр асуух хүн нь л гарна үстэй тий. Тийм, гэхдээ багийн бүрэлдэхүүнээс нэг хүн шууд аут хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Аруулаад тоглолт дуустал. Дахиж нэг хүн одоо сэлгээр оруулж ирэх боломжгүй болж байгаа гэсэн. Бүрүү. Ямар амар юм би. Үн чи хуудч айгүй аюултай байгаа. Тэгээд хүмүүс нэлээ ингээд нэг юм хуудсыг бол маш сенсац яваад байдаг шүү дээ. Хуудс ч юм бол эргээд одоо юу гэдэг хэсгийн шатны тоглолтуудад одоо хуудс шар хуудс аваад яваад байлаа гэж бодъё л тоо тий. Тэгэх юм бол шар хуудс 3 болоход нэг улаан болж байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг тоглолт өнжин гэсэн. Тэгэхээр шар хуудс гэж байгаа улаан ууц гэж байгаа цэгэр наана. Тэрлэн тавьж шиг юм байна шүү дээ. Окей. За ер нь айц шиг манайхаа за. За энэ чих аюултай юм болоо авчлаа да. Отын юм болов гэсэн чи шүүгч кармагаа уудлаа. За түрүүн яг хойлоо яг эхний үе дээр ярьжсэн. Улаан ууц чин гараад ирлээ дээ. Одоо нэг нь хасагдах юм уу?
тэгнэ гэсэн үг. Шууд талбайгаас хөөгдөн гэсэн үг шүү дээ. Энд чи ерөөсөө яг багийн нэг бүрэлдэхүүний нэг хүн нь шууд аут хийж байгаа гэсэн үг байхгүй гарч байгаа гэсэн үг. За яга улаан утас саяны тохиолдолд өгч байгаа вэ гэхээр 100% одоо торгуулийн талбай дотор гол хийх боломжийг одоо байхгүй болгож чинь гэсэн үг шүү дээ тий. За тэр бол шууд улаан утас. Ёо, өмнөөс нь харсан чи өрөвчлөө. Энэ бол амар аюултай тийм. Хүүдий. За тэгээ хамгийн гол нь талбайн байрлал айгуу чухал байгаа байхгүй юу? Яг хаалганы урд 16 дотор тэгээд алинд нь өгчөж байгаа. Хамгаалагчд өгнө л дөө. Хамгаалагчд өгөөд хамгаалагч алдаа хийж байгаа. Ягаад гэвэл Мексик гол хийх гээд ногоон нь гол хийх гэж явж штэ тий. Нэг бөмбөгтөөгөө зурлаа. Тий. Яг хоо энэ давхралт нь гэхээсээ илүү яг орж яваа голыг хамгаалах гэж байгаа та тий. That's a great ball. За гол орсон. Яа. Хоёр тиг болгож байна. Саяалцтай яалтчгүй гайхалтай мэдрэмжтэй. Энэ бол яг in terms of the all-time goal scoring list for Mexico. Гарцаалагч. За жоохон хөвөлцөө. Яг Кармалуу. За улаац гаргаад. Down to 9. За ингээ 3 дахь Мексикийн анхны улаан утас болж байна. За энхүү дэлхийн аваргын нээлтийн тоглолт 2 тгийн харьцаатай Мексик яллаа. Nice. Оо. Нэг шинжэнгөө сонсных шүү. Гар мараач болох. Би баяр бодлоо л таасаа ингээд хамгийн сүүлд гэж хамгийн анх хизээ ингэж үүр зайтал юмд ингэж сууж исэн байхээр би нөө YouTube-ийн хамгийн анхны бичлэгийг эдитлэхдээ үүрийн 6 хүртэл сууж исэн юм байна. Тий. Гоё мөч тохиолдож байгаа. Тийм байна. Тэгэхээр одоо яг баг миний амьдралын 2 дахь үүрээр ингэж анх удаа юм үзэж сууж байна. Тийм. Хамгийн сонирхолтой нь бас нэг яахтар мэдгүй спортын хатуу. Үзэж суугаад юм сурж байна. Тийм. Нэг хэрсэн зүгээр байсан бэ? Ер нь сонирхолтой нэг тэр гол орж байгаа хэсэг бол айгүй нэг тийм өгшөөсөн гэх тийм байна. Бүр мэддэг баг байсан бол бүр яг босоод ойрлохоор. Би тоглож байсан бол яах вэ? Оо тэгэл дэмжин шүү. Ихчээ гэж. Амар дэмжиж нүд дээлмэл авчирсан айгүй л дээл өмсөн хамахаа мөшгцэн сууж иж магадгүй. Тий. Тэгэл чамаг гол хийх юм бол тэгээд энийг л гайхамшиг хийхгүй бол өөр юу гайхамшиг хийвэ гэж. Яа. Бой флекс аудиторлогт маань хурж ирээд дэлхийн хөл бөмбөгийн аваргын анхны тоглолтыг хамтдаа үзсэнд баярлалаа. За баярлалаа. Okay. Flex your comfort.